Ассаламу алейкум ва рахматуллахи ва баракатуху. Сайн байцгаана уу? Рамадан мубарак. За Рамадан сарын минь төргий. За энэ хичээлээрээ бид нэр болохоор Аллахын нэр 99 нэрийн эхний нэрнээс нь эхлүүлээд монгол хэлээр бол тайлбартай хүргэх гэж байна. За Кураны 7 дугаар бүлгийн 180 дахь мөр дээр Аллах Бурханд хамгийн сайн нэрс байх бөгөөд эдгээрээр түүнийг дууддаг гэж Аллах хэлсэн байна. За тэгэхээр ер нь бол Аллах гэдэг үг маань өөрөө цорын ганц гэсэн утга, цорын ганц бурхан гэсэн утгатай араб үг байгаа. За түүн дээр нэмээд яагаад бурханыг нэрээр нь дуудах ёстой юм бэ? Тэр талаар бол бас үзнэ. За Илч Мухаммад саллаллаху алейхи вассалам хэлэхдээ Аллахын 100-аас асах нэг буюу 99 нэртэй бөгөөд эдгээрийг мэддэг хүн дэваажинд орох болно гэж хэлсэн байна. За ийм учраас бурханы нэрийг мэдчих нь өөрөө маш чухал байдаг. За мөн хүмүүс дуа хэлэхдээ за хүсэл хэлнэ гэдэг тийм үү. Аллахын нэрээр дуудах нь бол маш сайн байдаг. Яагаад тэгэхээр ямар нэгэн хүсэл хэлж байгаа ямар утгатай хүсэл хэлж байгаас шалтгаалаад тухайн нэр маань илүү тухайн нэрээр дуудах нь илүү үр өгөөжтэй байдаг гэсэн утгатай. За өөрөөр хэлэх юм бол ер нь бол маш олон нэртэй бүх сайн нэр түүнд байдаг. За Ар-Рахман гэдэг нэрнээс эхлэе. Энэ нэр маань болохоор өөрөө Куран дээр хамгийн их гардаг. За дээрээс нь Бисмиллахир-рахманир-рахим гэдэг басмаа дээр бол байнга хэлэгддэг. Монголоор орчуулах юм бол бүхний нэгүсэгч, бүхний ивэгч гэсэн утгатай. За бүх зүйл гэд хэлж байгаа учраас өөрөөр хэлэх юм бол ямар ч ялгамжгүй бүгдийн дээд итгэгч, ивэгч гэсэн утгатай. За үүнд болохоор амьд амьгүй хүн амьтан бүх юм бол оршино. За өөрөө мерси гэдэг юм яг юу юм бэ? Нэгүсэлтэй. За ийм ивэл өршөөл гэдэг юм яг юу юм бэ? За Аллахын Илч саллаллаху алейхи вассалам энэрэнгүй хүмүүст хамгийн энэрэнгүй нэгэн өршөөл үзүүлэх болно. Дэлхий дээрх оршин суугчдад өршөөнгүй хандвал тэнгэрт буй нагин чамайг өршөөх болно гэжээ. За энэ хадид мубарак маань болохоор за бид нар ингээд амьд байхын цагтаа за 60 70 80 жил амьдралаа гэж бодоход маш олон хүмүүстэй уулзна, маш олон нөхцөл байдалд орно. Ямар нэгэн байдлаар зөв хандлага гаргах шаардлагатай болно. Хүмүүс маань ер нь зүйлс бүтээл маань өөрөө төгс бус байдаг, алдаа дутагдал байн гаргадаг. Нэгүүлсэнгүй хандна гэдэг нь өөрөө болохоор тухайн хүнийг уучлах, өршөөх энэрэнгүй хандхыг бол хэлж байгаа. За тийм бол бурхан дараа нь өршөөх өдөр буюу шүүлтийн өдөр тухайн хүнийг өршөөнө гэж хэлсэн байдаг. За Аллахын инэрл 100 хэсгээс бүрдсэн. Түүний нэг хэсэг нь Аллахын бүтээлд оногдсон бөгөөд үүний ачаар хүмүүсийн хооронд харилцан хайр инэрл оршдог. За үлдсэн 99 хэсэг нь дахин амьдрах өдөр зориулагдсан юм гэжээ. За тэгэхээр хайр инэрл гэдэг маань өөрөө мерси гэдэг зүйлтэй бол ороод явдаг. За нэгүүлсэлтэй инэрл, ивэл гэдэг зүйлтэй бол ороод явдаг. Гэтэл дэлхий дээр орших бүх мерси гэдэг зүйл маань зөвхөн бурханы бүтээсэн мерси гэдэг зүйлийн 100-гийн хуваасны нэг нь байх нэ. За энэ дотор амьтнамж бай, хүн төрлөختөмж бай, их үрсийн хайр гэх мэтчлэн бүх төрлийн инэрэл оршдог инэрэл гарч ирж байгаа тэр бүх зүйлийг багтаасан зөвхөн нэг л хэсэг нь. За энэ дээр бас нэг юм хэлэхэд ерөнхийдөө их үрийн хайраас илүү бурханы хайр бурхан хүнийг хайрлахдаа бурханы инэрэл бол ээж хүн хөхүүл хүүхдээ хайрлаж байгаа тэр инэрж байгаа инэрдээс илүү гэж үздэг. За тийм ч учраас бурхан биднийг зөв зам руу чиглүүлэх
За алдаа дутагдал засах. За ямар нэгэн алдаа гаргасан бол тэрийг буцаага засах боломж олгодог. Тэгээ уучлалт гуйж бурхан руу буцаж ирэхэж одоо зөв арга сурах ч гэдэг юм уу те. Тэр бүх боломжийг олгодог. За нөгөө талаар итгэх гэдэг хүн маань бүх нөхцөл байдалд бол бурхан талархах хэрэгтэй. Яагаад гэвэл бурхан өөрөө тэр хүнийг инэрснийхаа одоо инэрж байгаа учраас тухайн хүнийг тухайн нөхцөл байдалд оруулаад тэр нь үнэндээ тухайн хүнд сайн талаар ирэх ёстой учраас одоо бурхан хайраасаа одоо хайрлаж байгаа үүднээсээ тухайн хүннээс зарим юмыг одоо холдуулдаг, зарим зүйлийг одоо ойртуулдаг тий. За тийж ойлгож болно. За дараагийн хичээлээрээ бид бүхэн өөрөөр нэрүүдийг бол үзэж явна. Иншаалла. За ассаламу алейкум рахматуллахи ва баракатуху.